Сайн байцгаана өрхөн үзэгчдээ Ice Global телевиз нээлттэй ярилцлага нэвтрүүлэг үзэж та бүхэнд яг энэ цаг мөчид хүрэхэд бэлэн болсон байна. За бид 7 хоног болгон сонирхолтой зочид, цаг үеийн холбогдолтой зочдыг студидд урьж ярилцдаг. За энүүдад алс холын хүндтэй зочин манай студид хүрэлцэн ирсэн байна. Бүгд найрамдах Бурайд улсын тэргүүн Алексей Тиденов сайн байна уу? Сайн байна уу? Эрхэм хүндэт нөхөдөө цагаан сарын манд хүргэе. Монгол улсад тавтай морил Алексей Самбуевич, миний анхны асуулт. Таны Монгол улсад хийж байгаа айлчлалын гол зорилго юу вэ? Ямар хүмүүстэй уулзаж, ямар асуудлуудыг хэлэлцэх вэ? Би Монгол улсад харьцангуй тогтмол ярьдаг. Учир нь манай хамтын ажиллагаа тогтмол хөгжиж харилцаа өргөжж байна. Өнгөрсөн онд Бурайд Монголын нийт худалдааны эргэлт, экспорт, импорт нийлээд 20%-аар өссөн. Тиймээс манай харилцаа байнга хөгжиж байна. Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол улсын их хурлын дэд дарга Ноён Бүрвдөрж, Монгол улсын их хурлын гишүүн Ноён Ганбаатар, мөн биднийг урьсан Улаанбаатар хотын захирагч Ноён Нямбаатартай уулзалт хийхээр төлөвлөсөн. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Улаанбаатар хотын захирагчтай хийх уулзалт юм. Мөн манай төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Бурайд улсын засгийн газрын төлөөлөгчд, орлогч дарга нар, сайд нар, бизнесийн төлөөлөгчд багтаж байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдийн хоорондоо бизнес to бизнес уулзалтууд болж байна. Энэ нь айлчлалыг илүү үр дүнтэй болгож, тодорхой үр дүнд хүргэх зорилготой юм. Монгол улс, Бурайд улс хоёр түүхэн угсааны эдийн засаг, соёлын гүн гүнзгий холбоотой. Та манай хамтын ажиллагааг хэрхэн үнэлж байгаа вэ? Хөгжлийн хандлага ямар байна? Өсөлтийн үе шатандаа явж байгаа гэж хэлж болох уу? Мэдээж хэрэг. Яг одоо манай харилцаа өсөлтийн шатандаа явж байна. Багасаа хүндрэл байгаа ч бидний хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Өмнө нь дурдсанчлан Монгол Бурайдын худалдааны эргэлт 20%-аар өссөн. Өмнө нь олон удаа яригдж байсан шин салбаруудад ахицгарч Монголын махыг Орос руу экспортлох ажил эхэлсэн. Монгол улсад мах экспортлох квотыг татваргүй олгох асуудлыг шийдвэрлэж чадсан. Монголын мах экспортлох боломжтой аж ахуй нэгжүүд Оросын эрүүл ахуйн стандартад нийцэж мах нийлүүлэлт аль хэдийн эхэлсэн. Мөн энэ салбарыг өргөжүүлэх хэдийн төлөв бий. Өнөөдөр би Сэлэн аймгийн засаг даргатай уулзлаа. Мах нийлүүлэгчдийн жагсаалтад шинэ аж ахуй нэгж нэмэх санал тавьж байна лээ. Тиймээс бид энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Манай хоёр улсын хооронд харилцсан ашигтай хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжиж байна. Жишээ нь Монголын хөрөнгө оруулагчид Бурайдад консервийн сав үйлдвэрлэх төсөлд хөрөнгө оруулсан. Үүний үр дүнд Бурайдын Бурайд Мяспром мах боловсруулах үйлдвэр Монголын хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэгдсэн консервийн савыг ашиглан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Харин Бурайдын компаниуд Улаанбаатар орчмын бүсэд гахаан аж ахуй байгуулах төсөлд хөрөнгө оруулж байгаа. Мөн Монголын барилга компаниуд Бурайдын орон сууцны зах зээлд нэвтрэх сонирхолтой байгаа. Бид энэ боломжийг нээлттэй авч үзэж, харилцан ашигтай нөхцлөөр хамтран ажиллахад бэлэн байна. Соёл, спорт, боловсролын чиглэлээр хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Одоогоор Бурайд улсад 230 гаруй монгол оюутан суралцаж байна. Бид Монголын оюутнуудад зориулсан тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бурайдын төсвийн санхүүжилтээр монгол оюутнуудыг орос хэлний багшаар сургаж байна. Монгол-Оросын ард түмэн хоорондоо ойлголцож, харилцан найрамдалт харилцаагаа хадгалахын тулд бидэнд ойлголцох нэг хэл хэрэгтэй. Тиймээс бид жил бүр монгол оюутнуудыг сонгон шалгаруулж, үн төлбөргүй сургалт, байр, амжиргааны дэмжлэг үзүүлдэг. Харин сургуулаа төгссөний дараа тэд эх орондоо орос хэлний багшаар ажиллах ёстой. Энэ хөтөлбөр улам өргөжиж байгаа тул аймаг бүс нутгууд өөрсдийн төлөөлөгчдөө илгээх боломжтой. Мөн бид спортын салбарт байнгын хамтын ажиллагаатай. Хамтарсан тэмцээн, уралдаанууд зохион байгуулагддаг. Түүнчлэн аял жуулчлалын салбарч эрчимтэй хөгжиж байна. Ковидын улмаас төр саарсан ч
одоо дахин өсөж байна. Бид хоёр улсын дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна 3 дахь орны жуулчдыг татах боломжтой гэж үзэж байна. Солонгос, Япон, Европын жуулчид Монголд ирээд мөн байгаль нуур руу аялах боломжтой. Монголын хөвсгөл байгаль нуурыг холбосон олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон боломж байгаамаа. Энэ боломжийг өргөжүүлэхийн тулд хэл дамнсан дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Хягт алтан булгийн бомтыг шинчилж байна. Монди бомтыг ойрын жилүүдэд олон улсын статустай болгоно. Одоогоор зөвхөн Монгол Оросын иргэд энэ бомтоор зорчиж байгаа бол цаашдаа 3 дахь орны иргэд дамжин өнгөрөх боломжтой болно. Үүний тулд Монгол, Орос хоёр улс эрх зүйн хэлэлцээр байгуулсан бөгөөд одоо зөвхөн бомтын шинжилэл хийх л үлдээд байна. Санхүүжилт батлагдсан тул ойрын хугацаанд Монди бомтыг олон улсын статустай болгох шинжилэл эхэлнэ. Ингэснээр байгаль нуур, хөвсгөл нуурын аялал жуулчлал харилцан ашигтай хөгжих боломж бүрдэнэ. Энэ бүхэн Бурятуулан Монголын хамтын ажиллагаа олон чиглэлээр өргөжж байгааг харуулж байна. Бидний хамтын ажиллагаа зөвхөн үргэлжлээ зогсохгүй, улам өргөжөнд хэлж байна. Харин одоо эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярилцъя. Ойрын хугацаанд хамтын ажиллагааны ямар чиглэлүүд төслүүдийг та тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна? Би өмнө нь аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлт зэрэг гол чиглэлүүдийг дурдсан. Гэхдээ энэ хүрээнд хязгаарлагдахгүй. Барилгын материал, төмөр хийц зэрэг салбарт ч хамтын ажиллагаа өргөжих боломжтой. Бурят улс нь зүүн Сибирь, Алс орнуудын хамгийн том төмөр хийцийн үйлдвэртэй. Манай үйлдвэр гүүрийн дам нуруу, томоохон барилга, аж үйлдвэрийн байгууламж, цахилгаан станцын металл хийцийг үйлдвэрлэдэг. Өнөөдөр энэ үйлдвэр Алс орнуудын бүс нутгийг бүхэлд нь хангаж байна. Төмөр замын гүүр, авто замын гүүр, уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтад ашиглагдаж байна. Монгол улсад ч мөн ийм бүтээн байгуулалт эд өрнөж байгаа тул энэ салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн манай улсад Оросын хамгийн том хаалт арматурын үйлдвэрүүдийн нэг байдаг. Энэ үйлдвэр усан хангамж, хийн хангамж, дулаан хангамжийн хоолойн хаалт, автомат болон механик удирдлагатай хавхлагууд үйлдвэрлэгддэг. Манай бүтээгдэхүүн энгийн айл өрхөөс эхлээд атомын цахилгаан станцад хүртэл ашиглагддаг. Үүнээс гадна манай Бурятын багаж үйлдвэрлэлийн нэгдэл нь төрөл бүрийн тоног төхөөрөмж, цахилгаан хөдөлгүүр, эмнэлгийн лабораторийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ салбарт хамтын ажиллагааны олон боломж бий. Мэдээж манай хамгийн том бахархал бол Улаанууд хотын нисэх тэргийн үйлдвэр. Энэ бол Оросын хамгийн том нисдэг тэрэг үйлдвэрлэгчдийн нэг бөгөөд Монголд бидний үйлдвэрлэсэн нисдэг тэрэгнүүд ашиглагдаж байна. Одоо бид шинэ загварууд үйлдвэрлэж эхэлсэн. Мөн манай Бурятын засварын үйлдвэр нь зүтгүүрийн сэлбэг хэрэгслийн өргөн нэр төрөл үйлдвэрлэдэг. Монголын төмөр зам, тэр дундаа Улаанбаатар төмөр замын ашиглаж буй зүтгүүрүүдэд манай үйлдвэрийн сэлбэгүүд хэрэглэгдэж байна. Одоогоор нийлүүлэлт хэсэгчлэн хийгдэж байгаач бид цаашид өргөжүүлэх бүрэн боломжтой. Бид мөн өндөр чанартай цаасан хайрцаг, сав баглаа бодол үйлдвэрлэдэг. Манай картон бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээлд Латин Америкаас эхлээд Азийн орнуудад нийлүүлэгдэж байна. Монголын зах зээлд ч нийлүүлэх сонирхолтой байгаа. Мэдээж Монголын талаас ч олон бүтээгдэхүүн Оросын зах зээлд эрэлттэй. Жишээ нь ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд. Гэвч өнөөдөр бидний өмнө байгаа гол асуудал бол татвар, галийн хураамжийн зохицуулалт юм. Оросын талаас Монголын барааг татваргүй худалдаалах саналыг тавьсан. Монгол улсыг Евразийн эдийн засгийн холбоо буюу Орос, Беларусь,
Казахстан, Киргиз, Армени улсын зах зээлд бараага татваргүй нийлүүлэх боломжтой болгох хэлэлцээрч яригдж байгаа. Гэвч энэ үйл явц баг зэрэг сунжирч байна. Гэсэн хэдий ч бид үүнд бүрэн бэлэн байгаа бөгөөд энэ нь Монголын бараа бүтээгдэхүүн Орос болон бусад улсуудын зах зээлд гарах томоохон боломжийг нээх болно. Энэ асуудал зөвхөн төрийн байгууллагуудаас гадна бизнесийн түвшинд ч хамааралтай. Тиймээс төр, хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатай. Бид холбогдох шийдвэрүүд гаргахыг хүлээж байгаа хэдий ч одоогийн нөхцөлд хүчин төгөлдөр хууль эрх зүйн орчны хүрээнд хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлж байна. Бид энэ салбарт ихэнхэн ирээдүй байгаа гэж харж байна. Таны дурдсанчлан өнгөрсөн жил томоохон гахаан аж ахуй байгуулах төсөл танилцуулагдсан. Одоо энэ ажил ямар шатанд явж байна вэ? Эта работа как продвигается? Она продвигается. Төсөл урагшилж байна. Бид энэ ажлыг илүү хурдцтай өрнөөсөө гэж хүсэж байгаа ч энэ нь эцсийн эцэст бизнесийн шийдвэр учраас бүх зүйл бизнесийн талуудын хооронд явагдаж байна. Энэ бол цэвэр арилжааны төсөл юм. Би бурайд улсад энэ салбар хэрхэн хөгжиж байгааг жишээ болгон дурдахыг хүсэж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлж буй компани бурайд улсад 140 мянган гахаатай томоохон аж ахуй эрхэлж, жилд 20-27 мянган тонн мах үйлдвэрлэдэг. Энэ нь нэгдүгээрт дотоодын махны хэрэгцээг хангах. Хоёрдугаарт үнийн өсөлтийг хязгаарлах чухал ач холбогдолтой. Манай бүс нутагт гахаа махны үн тогтвортой байгаа нь энэ үйлдвэрийн ач холбогдлыг харуулж байна. Энэ компани томоохон нөөц бололцоотой тул одоо Улаанбаатар хотын ойролцоо ижил төстэй гахаан аж ахуй байгуулах төслийг хэрэгжүүлж байна. Давтан хэлэхэд бид төслийн хэрэгжилтийн хугацаанд шууд нөлөөлөх боломжгүй. Учир нь энэ нь хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагаа юм. Гэхдээ төслийн ажил ахиж байгааг бид харж байна. Бид төслийг аль болох хурдан хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Большой трансграничный Хил дамнсан худалдаа зорчих урсгал нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэвч хөлийн бомбуудад төвжрэл дараалал үүсэх асуудал гарч байна. Та энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийх шаардлагатай гэж үзэж байна? Дараалал үргэлж байсаар ирсэн. Цаашид ч байх болно. Гол асуудал нь түүний цар хүрээ их юм уу бага байх явдал юм. Одоогоор Монгол болон Оросын талаас хил дамнсан бомбуудыг шинжлэх ажил эд өрнөж байна. Оросын талын бомбуудын шинжилэл бүрэн дууссан бөгөөд Хягт автобомбын нэвтрүүлэх хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлсэн. Одоо зорчигчдын хөдөлгөөн 24 цагийн турш тасралтгүй явагдаж байгаа. Иргэд өдөр шөнөгүй хилээр хувийн машин болон автобусаар зорчих боломжтой болсон. Ачаа тээврийн хөдөлгөөн одоогоор зөвхөн өдрийн цагаар нээлттэй байгаа бөгөөд өдөрт дунджаар 50 орчим машин хил нэвтэрч байна. Ачаа тээврийн урсгал нэмэгдэх үед бомбыг 24 цагийн горимж шилжүүлэхэд бэлэн байна. Одоогоор тийм их урсгал хараахан үүсээгүй ч цаашид хөгжих хандлагатай. Хөлийн бомбын хүлээлт саатлыг багасгахын тулд бид ачаа тээврийн компаниуд тээвэрлэгчидтэй хамтран ажиллахад бэлэн байна. Үндсэн саатал хаана үүсэж байгаа, ямар бичиг баримтын шаардлага тулгарч байгаа, урьдчилсан мэдээлэл, хил дээрх зохион байгуулалт гэх мэт асуудлуудыг тодорхойлох хэрэгтэй. Манай энэ удаагийн айлчлалын хүрээнд тээвэрлэгчид тээврийн компани төлөөллүүдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн. Энэ уулзалтаар хил дээрх саатал, тулгамдсан асуудлуудыг сонсож, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой. Монголчууд Солонгост ажиллах, Таиландд амарч захиухтүүдээ Европт суралцуулахыг илүүд үзэж байна. Яагаад Орос ялангуяа бурайдад ажиллах, амрах, суралцах нь давуу талтай юм бэ? Та гол шалтгаануудыг нэрлэж өгөөч. Начну с учебы. Эцсийн эцэст бид бүгд л ирээдүйд амьдралдаа ямар нэгэн зүйлд хүрэх, өөрийгөө хөгжүүлэх, дуртай эсвэл ирээдүйтэй гэж үзэж буй мэргэжлэрээ ажиллахын төлөө суралцаж байгаа шүү дээ. Тэгээд ч бидний хоорондын харилцан уялдаа холбоо, жишээ нь тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй гэд олон салбарт Монгол Орос хоёр альж талаараа салшгүй холбоотой байдаг. Улаанбаатарын төмөр зам дээр гэгтэл нэг ижил царигтай 1520 мм, нэг ижил техникийн нөхцөл шаардлага, ижил хөдөлгөөнд бүрэлдэхүүн, зүтгүүр вагонуудтай. Тийм болохоор мэдээж хэрэг Оросууд ч Монголд ч сурч болно. Гэхдээ заавал энэ систем дээр энэ технологид суурилсан сургалт байх ёстой. Барууны системээр сурлаач энд тэдгээр вагон тоног төхөөрөмжүүд нь ажиллахгүй. Эрчим хүчний систем ч мөн ялгаагүй. Сүлжээ, генерац бүгд маш төстэй. Бүр нэгдмэл гэж хэлж болно. Нэгдмэл сүлжээтэй шүү дээ.
Тиймээс хүн яг хаана ажиллах, тэр газар нь ямар системтэй байна, тэрийг нь ойлгоод мэдлэгээ яг тэнд ашиглаж болохоор газар сурч байх хэрэгтэй. Харин хүмүүнлэгийн салбаруудын тухайд жишээ нь ангаах ухаан. Өнөөдөр манайд ч Оросд ч энэ салбарыг хөгжүүлэх чиглэлд маш том алхмууд хийгдэж байна. Жишээ нь Бурятийн бүгд найрамдах улсад өнөөдөр цөмийн ангаах ухааны төв ажиллаж байгаа. Энэ бол дэлхийн хамгийн орчин үеийн төвүүдийн нэг. Тэнд суйрлуулсан тоног төхөөрөмжийг аваад үзэхэд дэлхий дээр үүнээс илүү дэвшилтэт загвар одоогоор алга. Ижил төвшний төхөөрөмжүүд байна. Гэхдээ түүнээс илүү нь байхгүй. Бид тэнд радиоформацийн бэлтгэлүүдийг өөрсдөө үйлдвэрлэдэг. Циклотрон маань яг тэр эмүүдийг үйлдвэрлэдэг төхөөрөмж бөгөөд PET сканер нь хорт хавдрын хамгийн эрт үед нь илрүүлэх, онцлох, цаашлаад эмчилгээний явцыг хянах боломжийг олгодог. Эмчилгээ үр дүнтэй байна уу? Эмчилгээний арга зам уу гэдгийг бид яг тэр төвд шинжилж, метастазууд ямар хэмжээнд байна, багасч байна уу, эсвэл нэмэгдэж байна уу гэдгийг нарийн хянаж чаддаг. Үүгээр дамжуулан эмчилгээний төлөвлөгөөгөө ч өөрчилж болдог. Түүнчлэн бид онкологийн 150 орт бүхий л эмчилгээг хийх боломжтой диспансертай. Тэнд хийм эмчилгээ, туяа эмчилгээ зэрэг хамгийн орчин үеийн аргууд бүгд хийгддэг. Тэгэхээр энэ чиглэлээр буюу хавдрын эмчилгээгээр Орос бол дэлхийн дээд түвшинд явж байна гэж хэлж болно. Бурятаас жишээ авъя л да. Манай эмчнэр өнөөдөр зүрхний нээлттэй мэс заслыг хийж байна. Нэг жилд ойролцоогоор зүрхний нээлттэй мэс ажилбарыг 600 удаа хийж байна. Мөн бөөр шилжүүлэн суулгах зэрэг өндөр технологийн мэс заслыг гүйцэтгэж байна. Манай ангаахын боловсрол тийм төвшөнд хүрсэн. Хамгийн нарийн орчин үеийн эмчилгээний аргуудыг хэрэгжүүлэх чадвартай болсон гэсэн үг. Мөн бид өөрсдөө эм үйлдвэрлэж байна. Ковидын вакциныг дэлхийд хамгийн түрүүнд Орос хийсэн. Энэ бол манай шинжлэх ухаан боловсрол ямар өндөр түвшинд байгаагийн бодит баталгаа. Тиймээс бид энэ салбарт оюутнуудыг сургах боломжтой. Бас нэг жишээ. Өнөөдөр Бурятийн бүгд найрамдах улсад хиймэл арьс хэмээх шин төрлийн ангаахын бэлтгэл гарсан. Том хэмжээний шарх түлэгдэлтээр тавьдаг энэ хиймэл арьс нь хүний арьстай нэгэн адил уургаж эдгэх үйл явцыг түргэсэгдэг. Дээрээс нь байгалийн арьс өөрөө нөхөн төлждөг. Ингэснээр эдгэрэлтийн хугацаа богиносч хүндрэл багасдаг. Өвдөж шаналх нь ч бага шүү дээ. Дэлхийд одоогоор яг ийм бүтээгдэхүүн байхгүй. Америк нэгдсэн улсын ижил төстэй бүтээгдэхүүнүүд байгаа ч тэдгээр нь маш үнэтэй. Зөвхөн эмнэлгийн орчинд хэрэгэлдэг хадгалах нөхцөл нь бас төвөгтэй. Харин манай бүтээгдэхүүн бол жирийн хөргөгчөнд хадгалагдаж, лент маягаар хэрэглэгдэх боломжтой. Ямар ч асуудал байхгүй. Ийм ноу-хау бол зөвхөн Оросд, тэр дундаа Бурятийн хажууд л бий. Тэгэхээр янз бүрийн мэрэгжлэр манад суралцах бүрэн боломжтой. Бүр шаардлагатай гэж хэлж болно. Агаарын болон машин үйлдвэрлэлч ялгаагүй. Бурятийн Улаан-уу хотод үйлдвэрлэж буй манай нисдэг тэрэгнүүд дэлхийн 100 гаруй оронд нисэж байна. 100 гаруй оронд шүү. Хэдэн жилийн өмнө Хятад улс олон улсын нисдэг тэрэгний томоохон шалгаруулалт зохион байгуулсан. Шалгуур нь тодорхой хэмжээний ачааг тодорхой өндрөөс өргөх байсан. Миний санаж байгаагаар 4 тонн байсан. Сайн санахгүй. Дэлхийн бүх нэр хүндтэй компаниуд тэнд оролцсон. Бүгд л Хятадын зах зээлд орохыг хүсэж байсан. Тэр чинь авраг зах зээл шүү дээ. Гэхдээ манай нисдэг тэрэг бүх үзүүлэлтээрээ ялагч болсон. Бид ялсан. Энэ бол бидний нисхийн шинжлэх ухаан дэлхийн дээд түвшинд хүрснийг харуулж байна. Тэгэхээр боловсролын хувьд бид энэ чиглэлд ч мөн оюутан бэлтгэх бүрэн боломжтой. Мэдээж хүн хаан сурмаар байна, тэр газараа суралцдаг. Гэхдээ дараа нь юу болох уу гэдгийг бодох хэрэгтэй. Диплом авсан ч түүнийг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх вэ? Тиймээс бид Орос руу, Бурят руу ер нь нийт Оросд суралцахыг урьж байна. Зөв сонголт хийвэл амьдралд өөрийгөө хэрэгжүүлэх боломж бий. Амралтын тухайд гэвэл хүмүүс өөр газар амрахыг хүсдэг. Нэг жил нэг газар, дараа жил өөр газар. Тайланд явмаар байгаа бол яв. Хятад явмаар бол явж үз. Хүснээр. Гэхдээ би нэг юм санахад биш ээ, буруу хэллээ. Би итгэлтэй байна. Итгэлтэйгээр хэлэхэд манай Оросд хүн бүрийн үзэх ёстой гайхамшигтай, заавал үзэх ёстой газрууд маш олон бий.
Байгаль нуур бол ойлгомжтой. Гэхдээ Москва, Улаанталбай, Санкт-Петербург тэр дундаа Эрмитаж бол дэлхийд давтагдашгүй музей. Үүнийг заавал очиж үзэх хэрэгтэй. Орос орн бол асар уутам. Өмнөд бус нутагт нь Сочи, Хар тэнгис, Крим байна. Алс орнуудад Камчатк, тэнд цагаан баавга байна. Жукоткод халим сэлнэ. Амьд галтуулууд. Дэлхийн хамгийн олон идэвхтэй галтуулч нь Камчаткад байдаг. Гейзер, халуун аршаан, цас мөс, халимнууд, махчин авраг загаснууд, бөөрөнхий халим бүгд тэнд бий. Тэгэхээр очиж үзэх зүйл үнэхээр их. Та бүхнийг урьж байна. Манай орон байгаль түүх соёлын үнэт баялгаар дүүрэн, түүхэн дурсгалт газруудаар аялбал манай орон байгаль түүх соёлын үнэт баялгаар дүүрэн, түүхэн дурсгалт газруудаар аялбал Бурятва Монголыгч бас холбож буй нэгдмэл зүйлсийг олж харна. Тиймээс дэлхийгээр аялах сайхан. Гэхдээ Орос руу Бурятад заавал нэг удаа ирж үзэх хэрэгтэй. Монгол Бурят хоёрын түүхэн холбоо үүн дээр илүү тод харагддаг. Тиймээс бүгдэд Бурят руу тав тамирал гэж хэлье. Поэтому всем добро пожаловать в Бурятию. Энэ жил бид эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Монгол улс энэ дайнд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан. Энэ түүхэн үйл явдалтай холбоотой ямар арга хэмжээнүүдийг төлөвлөж байна вэ? Правда, Мэдээж энэ бол онцгой жил. Эх орны дайнд ялсны 80 жилийн ой. Дэлхийн 2 дугаар дайнд ялсны ой бөгөөд энэ хүрээнд Монгол улсын оруулсан томоохон хувь нэмрийг тэмдэглэх нь зүйтэй. Монгол Оросын цэргийн хамтын ажиллагаа, харилцан туслалцааны түүх, эртнээс улбаатай. Энэ нь 1920-с 1930-ад оноос Монгол улс тусгаар тогтнолоо батгадгаж байх үеэс эхлэлтэй. Халахын голын тулалдаан бол бидний цэргийн ахан дүүсийн харилцааны тод жишээ юм. Монголын ард түмэн Япончуудын эсрэг тэмцэж байх үед зөвлөлтийн айрам тусламж ирүүлж Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалж байсан. Халах голын тулалдаанд 57 мянган зөвлөлтийн цэрэг оролцсноос 15 мянган Бурятын дайчид байлаа. Монголын талаас 2000 гаруй цэрэг оролцсон. Энэхүү ялалт нь Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, улс төрийн хувьд бие даасан, хүчирхэг улс болох эхлэл тавигдсан чухал үйл явдал болсон. Дараа нь 1941 онд эх орны дан эхлэхэд Монгол улс хамгийн анх зөвлөлтийн талд дэмжлэг үзүүлж, Гитлерийн Германд дайн зарласан. Монголын ард түмэн зөвлөлтийн айрамд асар их тусламж үзүүлсэн. 500 мянга гаруй адуу нийлүүлсэн. Фронт дээрх 5 адуу тутмын нэг нь Монголын адуу байлаа. Хахир хатуу, өвлийн нөхцөл тохирсон нэхий дээл, дулаан хувцас илгээсэн. Монголын ард түмний сайн дурын хандвийн хөрөнгөөр 53 танк үйлдвэрлэгдэж, зарим нь Берлин хүрсэн тулалдаанд оролцсон. Дайны төгсгөлд ялалтын уулзалт дээр Сталин Монгол улсын тусгаар тогтнолыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх санаачлаг гаргаж, түүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр Монгол улс бие даасан хүчирхэг улс гэдгээ дэлхий дахина албан ёсоор баталгаажуулсан. Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ гэвэл Бурят улсад энэ түүхэн ойг өргөн тэмдэглэхээр бэлтгэл хангагдаж байна. Улаан-Үүд хотод томоохон цэргийн парад зохион байгуулна. Монгол улсаас өндөр хэмжээний төлөөлөгчдийг урьдсан. Аймагуудын захирагчид, батлан хамгаалах яамны төлөөлөгчид, цэргийн удирдлагууд Монголын талаас маш олон хүн оролцох хүсэлтэд ирүүлсэн нь бидэнд үнэхээр таатай байна. Иймд би энэ боломжийг ашиглан Монголын ард түмнийг, аймаг байгууллагуудын төлөөлөгчдийг 5 дугаар сарын 9-нд болох томоохон баярын арга хэмжээнд хүрэлцэн эрхийг урьж байна.
Энэ бол зөвхөн Оросын ялалт биш. Монголын ард түмэнч энэхүү ялалтад өөрийн томоохон хувь нэмрийг оруулсан. Тиймээс бидний хамтын баяр юм. Поэтому такой наш общий праздник. Та Монгол улсад ирэхээр дотн ойр санагдах зүйлүүдийг мэдэрдэггүй. Энэ улстай холбоотой онцгой мэдрэмж танд төрдгөө. Чувствую, во-первых, Тийм ээ. Мэдээж хэрэг мэдрэлгүй яах вэ? Юуны өмнө хүмүүсийн царай төрх бүгд их дотно. Хоолны соёл манч адилхан. Тиймээс энд ирэхэд зүгээр нэг найз нөхөдтэйгээ уулзаж байгаа мэт биш. Харин гэр бүл хамаатан саднуудаа ирж байгаа юм шиг санагддаг. Дома. Да. Спасибо вам, Алексей Самбоевич. Бидний урилгыг хүлээн авч миний асуултуудад чин сэтгэлээс хариулсан танд баярлалаа, Алексей Самбоевич. Маш их баярлалаа. Баярлалаа. Бэхэн узутра баярлалаа. За хэрхэн үзэгчдээ Aris Global телевиз нээлттэй ярилцлагын нэвтрүүлэг байлаа. Эх 7 хоногт шинэ зочинтойгоор эргэн уулзтлаа. Түр баяртай.